Одоо 14 цаг 10 минут болсон байна. Нөгөө л нэвтрүүлгийн шинэ дугаар эхлээд бэлэн болжээ. Студид хөтлөгч Мөөгийн, Чанцаа, найруулагчаар ангаанаар ажиллаж байна. За өдрийн Мөөгийн. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Медбол эмнэлэг, Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг болон аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалт аян дахин зарлагдлаа хамтран ажиллаж байна. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоны мягмар гарагт эрдэмтдийг танилцуулъя гэдэг ийм болон ажиллаулдаг. За энэ булангаараа бидний мэдтгүү. За мундаг эрдэмтдийн намтрыг бид нэр танилцуулдаг байгаа. За ингээд өнөөдөр бол гайхамшигтай, сонирхолтой, бас гал шиг амьдэрсэн нэг ийм мундаг математикчийг танилцуулна. За энэ хүний нэрнийхэн талаар би ингээд нэг домог шиг юм сонссноос өөр мэдээлэл байхгүй байлаа. Энэ бол Эвристе Галуа гэдэг алдартай Францын математикч ийм хүн. За Эвристе Галуа 1811 оны 10 сарын 25-нд Бург Ларен гэдэг газар төрсөн. За тэгээ 3 хүүхэдтэй гэр бүлийн 2 дахь хүүхэд гинэ. За тэгээ тэдний гэр бүл Францын эзэн хааны их сургуулийн дэргэд дотуур байр ажиллуулж жаахан даргун ч гэсэн боловсралтай, за бас хөрөнгөтэй, хогшилтай айл байсан. За тэгээ түүний аав Николас Габриэл Галуа Наполеоны армийн офицер байсан гинэ. За тэгээ сүүлдээ амьдарч исэн хотынхоо дарга болсон. Ээж нь болохоор Аделаида Мари де Монте нь болохоор ерөнхий шүүгч явах юм байсан. Тэгэхээр эцэг хоёр хоёулаа ер нь жоохон хөрөнгөтэй хүмүүс байсан гэсэн үг тийм. За тэгээ аав нь хүүгийн боловсралд анхаарч гэрээр шашны боловсрал олгосноос гадна түүнд Франц, Латин, Грек хэл заасан юм лээ. Тэр зураг хөрөгийн хараадсан чи их сайхан залуу байсан байл шүү дээ. Тийм тэгээд харин зүгээр нэг ийм домог шиг ингээд тухайн үедээ баг хинч ойлгоогүй. Үнэхээр супер авиастай математикч байсан гинлээ гэж л ярьсан. Өөр юу ч мэдэхгүй байсан чинь энэ хүн чинь бол тэгээд зүгээр нэг буудуулаад дуэлээр буудуулаад асуурцсан гэдэг шиг юу шиг Орсын яруу найрагч нэг Пушкин шиг л төстэй үхлээр үхсэн юм байна гэдсэн чинь харин энэ хүн чинь бүл бүрстэй галзуу толгойтой хөрөөс юм байна. Их сонирхолтой амьдралаар амьдэрсэн. Харин тийм. Ер нь кино баг хийвэл баг харин тийм байна. Гоё кино болохоор санагдсан шүү. Лаг юм байна. За ингэж байгаа амьдралын төгөөсөөс үнээр нэр сонирхолтой байсан. Гэрийн боловсрал эзэмшиж жагаад тэгээд 1823 онд Луис Ле Гранд гэдэг коллежийн 4-р ангид шууд орсон байгаа. Гэртээ гэрийнхээ сургуулаар явж хагаад. За ингээд энэ сургууль болохоор гадаад хэл хүмүүнлэгийн чиг баримжаатай ер нь бол маш хатуу, чанд ийм шалгууртай, өндөр шаардлага тавьдаг ийм сургууль байж нөхөр сургуульд ороод галзаж өгчээ орлого юугаараа сурлагаараа. Тэгээ энэ сургууль чи нэг хатуу чиг баримжаа хатуу чанд шалгууртай гэдэг нь байнга сурагчтай ингэж ирэмбэлдэг, чагсаадаг байж. Тэгээ сургуульд ороод Латин, Грек хэл дээр их өндөр оноо аваад бүр шилдэг сурагч болсон байгаа юм. За бүр Грек хэлний олимпиадад орж амжилттай орж исэн. Тэгсэн 1825 оны хичээлийн жилээс сурлага нь муудаад ингээд дүнгууд нь сулраад эхэлжээ. За тэгсэн сургуулийн захирал нь ээж хоёрыг нь дуудаад мэдээж ээж хоёр нь тухайн хотын дарга марга байсан, ерхий шүүгч охин байсан гэхээр мундаг хүн байсан. Тэгэнгүүт танаа хүүхдийг анги улирахаас өөр арга алгаа. Яагаад гэвэл хүүхдийн чинь сурлага муудаад байна гэсэн баг. Тэгэнгүүт ээж хоёр нь татгалцсан. Үгүй ээ хүүхдээ улирахгүй. За ингээд бид нар хүүхдтэй хэлж анхааруулъя гэд. Ингээд 1826 оны хичээлийн жилд нөхөр болохоор илүү уран илтгэлд дуртай болоод за тэгээд хичээлээ ч гэсэн өөрөө би шамднаа, би хичээлээ шамдаа сайн хийнэ, сурлагаа ахиулнаа гэж хэлсэн байгаа. За ингээд 1-р хүлээлийн дүн гарсан чинь Эвристе Галуа дүнгээрээ сургуультай 2-дугаар ч гисэн. Тэ ер нь бол ингээд буцаал сайжирсан. Нөхөр бол жоохон хичээл хийхгүй хаяал. Тийм ээ тэ. Манай чи би ч хичээгээд дээш би бол хэлэх юмтай шүү дээ би хичээгээд байгаа тэгтээ болохгүй энэ хүн чи өөр бол зүгээр нэг жоохон хаяал те тэгэл дүн муудсан болохоос толгой бол үнэхээр сайтай хүмүүс юм шүү. За 1826 оны хичээлийн жилээс эхлэн сургууль нь боловсролын хөтөлбөр өөрчилсөн буюу хэл уран зохиолын хичээлүүдээс гадна математик за тэр дундаа арифметик ба хавтгаан геометри ордог болсон. За тэгээ Эвристе Галуа энэ шинэ хичээлүүдийг сэдвийг бол нэлээд сонирхож эхэлсэн байдаг. За тэрээр геометри хичээлд маш их сонирхолтой болсон. Тэгээд би нэг аюулсантай би 10 жил тахтаа геометртэй ч юм уу. Тэгээ геометртэй нэг л зүйлийг бэлдээ байнга шугам яриасан. Тэр яг шугамтай шугамгүй угаасаа л тэгэл бодоол явна шүү дээ. Геометри бодлого нь айгүй хэцүү. Би геометри бодлого дээр үнэхээр шантардаг байсан шүү. Тийм би бол тэр нэг шугамаал мартчихгүй шиг авч яваалаа шүү. За ингээд 1826-аас 1827 оны хичээлийн жил дуусахад бүх хичээлийн нэгдсэн дүнгээр сургуулийн дүнгийн жагсаалтад 1-р байранд орсон. Бүх дүнгээр гэсэн үг ч тийм. За харин математикийн хичээлийн дүнгээр урд нь нэг хүүхэд ороод өөрөө 2-р байранд орсон байдаг. За тэгээ удалгүй Эвристе Галуа
математикийн хичээлээс бусад хичээлд дургу болж эхэлсэн. За энэ үед бусад хичээлээ ч гэсэн анхаар гэж багш нь хэлж л дээ, багш нартай сүүлдээ ингээ маргалтахулсан. Нэлээд зөрүүд зааш гарах зэрэгээр дахиад эцэг хийхэж ихийг бол халууцуулж хонх үйж эхэлсэн байдаг. За энэ тухай сургуулийн тайлан сурагчийн хувийн эрхт нас бичиж үлдээсэн байдаг нэ. За гэхдээ грек хэлэндээ сайн хэвээрэж тэг олимпиад тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт үзүүлж исэн. Ерөнхийдөө энэ математик руу л ингээл энэ үед л ингээ орчиж байгаа юм л та тий. Зарим ийм харин хэд хэдэн хүний намтар дээр бас тавтдаг. Зарим сод хүмүүс үл яг өөрийнхөө сонирхдаг имийг үзчихэд тэгээд хичээл мичээл дээр зүгээр ингээд ном уншаад хөвчээдэг байсан. Тий гэдэг. Тэгэхээр яг тэр жишээгээр л явсан юм да. Тийм юм шиг байна. За ингээд Эверест Галлова гэж энэ математикч 1827-оос 28 оны хичээлийн жилд тооны ангид би гүнзгийрүүл суралцъя гэсэн юм байна. Тэгсэн ээж аваа хоёр нь зөвшөөрөв гинэ. Чи тэр уран ихтгэлийнхээ ангид л үргэлжлүүлэн суралц гэж хэлсэн. Тэгсэн багш нь тэгсэн юм байна. Энэ танаа хүүхд чинь ер нь бол энэ Эверест Галлова математикт илүү ихд оролж байна. Уран зохиолын хичээлийг бүр төвөгшөөгд бүр ингээд уран зохиолын багштайгаа маргалдаад хичээлд нь анхаарахгүй байна. Тиймээс эцэг гэх нь математик сурахыг нь зөвшөөрвөл одоо ядаж ингээд математикаар ингээд гүнзгийрүүл хичээлхийг нь зөвшөөрүүлжүүл энэ хүүхд чи ядаж уран зохиолын хичээлээ тэр шахахгүй штэ. Бүр ингээд уран зохиолын хичээл дээр уурлаа те ядаргаатай хичээл юм а гэд. Тэгээд эснэгээ багш нь бүр тэгж хэлсэн гин. Тэгээд ерөнхий суралцах хичээлүүд дээр байнга хичээл зүтгэл гаргадаг. Ер нь бол сурлага нь бол сайн байгаа гэж хэлсэн. За тэгээд харин математикийн хичээлээ үзэх цаг зав ер нь бол гарахгүй байна. Олон төрлийн хичээл үзээд ерөнхий хичээлүүдэд бэлдээд ахаар тэгээд ер нь бол зарим багш нар тэр математикийн багш нь болохоор ингээд нэг юм олон төрлийн хичээл хийж ягаад математиктаа дүн буурах үедээ гэж бас санаа зовсон талаар хувийн намтарт нь хэлсэн байт юм. Альчгүй болчих гэж байна. Харин альчгүй. Уул нь бол математиктаа сайн гэдэг математикийн багш нь математикаа үзүүлмээр байдаг гэсэн нөгөөдүүл нь ч гэсэн чи математиктаа сайн ч гэсэн уран зохиолын хичээлдээ үзэлтэй чи. Нөгөөтийн ихээр дургу байгаа гэдэг. Энэ ганц чадчихжсэн юм нь хүртэл ингээд муудчих юм гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээд нөхөр болохоор ингээд нэг ээж автайгаа зөрчилдөө багш нартайгаа зөрчилдөж явж хагаад эхний улирлын дүн гарсан чинь математикийн хичээлээр өмнө нь 2 дугаар ч агсаж исэн хүүхд бүр 7 дугаар байранд орсон дүн буураад тэгтэл 7 гэдэг чи ихний амар шүү дээ. Энэ дээр аюу сүртэй. Харин тийм. Одоо сургууль чи хичнээн өгдөг бол за одоо 1000 байлаа гэхэд 7-д бол хөөх л гэж бодсон шүү дээ. Супер байлгүй яах вэ? Хүүхдтэй 2-оос 7 руу ухраад гэж бараг л одоо муу сурдаг болчих гээд байл гэж яриад шүү дээ. За тэгээ энэ хичээлийн жилийн төгсгөлд 1828 оны хавар гэсэн үг шүү дээ. За дунд сургуулаа төгсгөд 1 жил дутуу байсан ч Эверест Галлова политехникийн дээд сургуульд конкурс өгч утсан байдаг. За хэрэг тэнцвэл дунд сургуулаа хаяад шууд дээд сургуульд орчоо гэж бодсон юм билээ. За уг нь тэрээр тооны шалгалтын дээр бүх бодлын хариунуудыг шууд тавьсан байна. Одоо нэг бодгоол томьёо ашиглаа бодлыг бичихгүйгээр шууд хариуг нь тавьсан гэсэн. За тэгээ ингэхдээ хариунуудыг дотроо одоо цээжээрээ бодоод за энэ бол тэд гарна гэдэг ингээ бичээ цаасан дээр хураалгацсан. За тэгээ шалгагч багш нарын хувьд бодолт нь байхгүй шалгалтын үр дүн бол хүлээн зөвшөөрөхгүй. Энэ одоо хаанаас гаргаж ирээд тавьсан болоо гэдэг. Тэгээ хариуг нь бодвол одоо таагаа тавьсан юм уу, хүнээс хуулцсан юм уу гэд ингээд шалгалтанд унгаацсан. Чааваса. За гэтэл Эвереста ямар ч тоог 4 зэрэгээр үржүүлэх квадрат язгуур гаргах зэргийг одоо 1 секундын дотор цээжээр бодчихдог байсан. За тэгээ легендригийн геометр Лагранжийн одоо тэгштгэлийн шийдэл математикийн анализ зэргийг мэддэг байсан. Тэгээ нэгэсэндээ тоог хурдан бодохоос гадна тэгээ орчин үеийн одоо физик математикт хэрэглэдэг нарийн онолуудыг маш залууд алидийн эзэмшсэн байсан юм билээ. Тэгэхээр энэ хүн ч одоо тэрийг бодоод ах шаардлагагүй буюу бараг хараал ингээ хариун толгойд нь гараад ирчихэж байгаа юм шүү дээ. За тэгээ шалгагч багш түүнээс яагаад хоосон цаасан дээр тий ийм хариу тавьсан юм бэ гэдэг асуусан. Тэгсэн чинь энийг юу гэж боддгийм бэ? Тэд л гарч ийн штэ гэдэг ингээд шууд хэлсэн чинь нөгөө багш нь ууралцсан. Үгүй чи хариугаа яагаад ингээд те энэ бодсон бодлогоо ингээд яагаад бичээгүй мэ? Ямар байдлаар ингээд том юм ашигласан гэж асуугууд нүзгүй наадчууд тэгж бичээд их мэгөө гэдэг юм ба. Угаасаа л тэд гар ингээд өөдсөн хэлэнгүүт нөгөө шалгалт авч байгаа багш хүнд хувьд л ингээд уурал хүрсэн юм байна л да. Тэгээ ер нь бол ингээд унтчих байгаа гэсэн үг. Тэгээд дээрээс нь тэр ангиас бүр хөөгдөд гарсан гэж байна шүү. Энд чинь ингээд нэг дээд сургуулийн конкурс шүү дээ одоо хуучнаар бол. За ингээд дээд сургуульд орох шалгалтандаа ингээд тэнцээгүй. Уул нь математикийн бодлого бүгдийн хариуг нь зөв бичсэн. За ер нь угаасаа 10 жилээч төгсөөгүй нөхөр. 10 жилээс төгсөөгүй байсан болохоор 10 дугаар ангидаа буцаа суусан бай. За ингээд хичээл ер нь бол хэлний хичээлүүдэд ордос хаяад математикийн сонгондоо суралцаад за ингээд явсан. Ер нь бол математик сонирхолтой байсан. Дээрээс нь физик, хими хичээлээч гэсэн ерөнхийдөө төдийлө анхаарахаа болоод
Тэгээд ер нь жоохон ийм зөвхөн математик гэдэг ингээл улаарай математик руу бол дурлаад яваад байсан сургуулийнх нь хувийн хэрэг дээр ингээд багш нар бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг гинэ. Тэгээд тэр энэ сургууль бол ер нь их тийм шаардлага өндөртэй амар сургууль юм байна л да. Тэгээд байнга ингээд сурагчдаа жагсаагаал дүн нь жоохон буунгууд лээж авын дуудаал танаа хүүхдээ чинь дүн муучлаа штэ гэдэг. Тийм 10 жил байхад чинь нэг улаан шугамд ганц л нэг жагсаж байсан шүү. Би лав та яажсан. Бидний багт гэж улаан шугам өстө татчих жааг. Татчих матчаагүй. Тэгээд галуугийн хувьд бол ингээ байнгын шугам татуулаад л одоо 10 хэдтэй байна гэл тэгээд ер нь тэр үедээ нэлээ юм хатуу сургуульд сурж штэ. Тийм байна. Тэгээд математикийн сонгоны хичээлийг нөгөө политехникийн дээд сургууль багшилдаг Луис Ричард гэдэг ийм багш заадаг байсан гинэ. За тэгээд Галуаг тэр багш болохоор одоо дээд сургуулийн математикийн багш гэсэн үг шүү дээ. Энэ сурагч бол хамгийн шилдэг математикч гэж уул нь өөрөө дүгнж битсэн байдаг гин тайланда. Тэгээд эндээс энэ Галуа гэдэг нөхөр шууд цоорч эхэлсэн. Математикийн бодолт хийхдээ тухайн үеийн сурах бичигт байдаг ийм аналитик геометри ашиглахаас нөхөр зайлс хийсэн. Бүр цэвэр геометрийн аргументуудад тулгуурлаж боддог. За ер нь тэгээд ташир нэг юм гээл бичээл бодолт хийхэд хахаас залхуурдаг. Ерөөсөл хялбархан байдлаар хариуг нь гаргаал бодоол явцдаг. Энэ нь бол ерөөс баг өөр төрлөөр одоо юу гэдэг юм нэг юм 10 үйлдэл хийж хариуг нь гаргадаг гэсэн бол нөхөр үйлдэл 2-3 үйлдэл хийгээл хариуг нь гаргацдаг. Тэгээд тэр нь тухайн үедээ одоо гэдэг баг ингээд дунд сургуулийн математикийн багш нарын боддог аргачлал биш байсан учраас багш нар тэрийг нь баг ойлгоогүй юм уу? Ер нь жоохон дургуутсан юм шиг байл. Тийм юм шиг байна тий. Тэгээ угаасаа баг тэр багш нар нь ч одоо галуугаас шударгалаад мэдлэг жоохон марах байсан юм да тий. Шууд ингээд тавьчихаар хуулж яана л гэж сэрдээдсэн юм шиг байна л та. За Улаанбаатар хотод 14 цаг 21 минут болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Медипол эмнэлэг, Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг хамтран ажиллаж байна. За энэ бол энэ Медипол гэж эмнэлэг Туркийн Стамбул хотод байрладаг. За хамгийн том хүчин чадалтай их сургуулийн цогцлбор эмнэлэг юм байна. За тэгээд энэ эмнэлэг бол Жисай олон улсын эрүүл мэндийн магадлан итгэмжлэлтэй бүр бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайдын эмнэлэг гэж явдаг юм байна. Тэгээд энэ эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болохоор Улаанбаатарын ихтэл хүрийн баруун талд төв зам дагуу байрладаг. За голомтын бизнес төвийн яг замын эсрэг талд байгаа юм байна лээ. Тэгэхээр та ингээ нөгөө Турк руу магадгүй явж эмчлүүлэх гэж байгаа бол за эсвэл Монголд одоо юу гэдэг эмчилгээгүй гадаад эмчлүүлнэ гэсэн өвчтөй байгаа бол эсвэл зүгээр эндээс баг оншоож гисэн явуулж болдог гинэ. Тэгээ Туркийн энэ эмчнэр нь харж агаад за тэр хугацаанд эмчлэх юм байна, ингэж эмчлэх юм байна, санхүүнэг тэдний орчин болох юм байна гэж бүр тооцоол хийж өгч явуулдаг гэсэн. За тэгээ эднийх давуу талаас нь дурдах юм бол үн төлбөргүй тээврийн үйлчлэг үзүүлдэг. За Стамбулын онгоцны буудлаас тосох, эмнэлэг болон байрлах газарт хүргэх буцах өдөх үйлчлэг бол одоо үзүүлдэг юм билээ. Яа тэгэхээр нөгөө гадагшаага анх удаа явж байгаа хүмүүсийн хувьд төвхтэй шүү дээ. Яг хаана яаж очихоо мэдгүй ингээд төөрөө цаг алдаад байдаг. За тэгээ байрлах газрын хувьд зочид буудал захиалах, түрээслэх байр олгохноос дэмжлэг үзүүлдэг юм байна. За онгоцны билет, визний үйлчлэгч бас үзүүлэн Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа учраас удахгүй нислэгийн хөнгөлөлтөд билет захиалах боломжтой болох юм байна. За тэгээ 30 хоногоос дээш хугацаагаар эмчилгээ хийх бол эмнэлгээс нь урилга гаргаж визийг нь 2-3 хоногт гаргуулах бүрэн боломжтой байдаг гинэ. За ийм олон давуу тал байна. Тэгэд мэдээж бүх төрлийн эмчилгээ мэргэсэн эмч нар байгаа. За Америк, Европ, Турктэй мэргэсэн олон жилийн туршлагатай ийм нэр хүндтэй салбартаа тэргүүлэгч эмч нар энэ эмнэлэгт ажилладаг юм байна. За онцлогоо эмчилгээний зөвлөгөө үнгүү гинэ. Зөвлөгөө авахд бол тэгэхээр Монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулаад та шинжилгээний материалаа өгж болно. За мэрэгжлийн эмчнэр таны оншийг хянаад шаардлагатай нэмэлт шинжилгээ авах гэвэл ийм шинжилгээ аваатхаа гэж хэлнэ. Тэгээд эмчилгээний арга зам зардлаач гэсэн танд урьдчилж хэлэх юм байна. За тэгээд мэрэгжлийн орчуулгын үйлчлэгээс үзүүлдэг гэсэн. Тэр одоогийн нэг орчуулагч нар чинь салбар болгоноороо ингээд мэрэгчсэн байдаг байхгүй юу? Жишээл анаахгүй л анаахын орчуул. Жишээл манай бүтэг аваач чи нэг орчуулга хийгээд гэх юм бол би бас сайн мэдгүй шүү дээ. Тэгэхээр яг мэрэгжлийн орчуулагч нартай тэгээд ингээд шуурхаа хүчлээд явчихдаг гэсэн үг. За тэгээ онлайн зөвлөгөө хяналт бас хийдэг юм байлаа. За ингээд дэлгэрэнгүй мэдээллийг 99 19 тэг 6 99 52 32 21 гэсэн дугаарлуу холбогдоод авах боломжтой байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Медпол эмнэлэг, Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр эрдэмтдийг танилцуулъя гэдэг булангаараа суут математикч тухайн үедээ баг ойлгогдоогүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй Францын алдарт математикч Эверласте Галуа гэж хүний тухай ярьж байна. За тухайн үеийн алдартай их математикч Штурмын шинээр зохиогоод өөрөө бодож баталж чадаагүй байсан дээд математикийн теоремыг хичээл дээрээ багштайгаа сууж байгаад Галуа бодоод баталчихсан гэж. Цуцсан.
Тэгээ Жак Штурм гэдэг хүн чинь өөрөө тухайн үеийн хамгийн шилдэг математикч байсан гэж байгаа. Тэгэхээр энэ Галлогийн хувьд бол тухайд баг 18 настай нөхөртэй багштайгаа ингээд суужгаад нөгөө бүхэл бүтэн математикийн мундаг эрдэмтэн хүний гаргацсан юм ингээд. Наа чи ингэм шүү тэгхэм шүү гэдэг бодоод гаргацсан гэсэн үг. За ингээд Галло 1829 оны 5 сард Франц шинжлэх ухааны академийн нарийн бичгийн дарагтна альгебрийн судалгаа, нэгдүгээр зэрэглэлийн альгебрийн тэгштэлийн судалгаа гэсэн хоёр бүтээлээ хэвлүүлж өгсөн. Энэ академийн нарийн бичгийн дарагтна л дамжуулж өгсөн гэсэн үг. За тэгээ гэтэл академид түүний ямар ч материал цаашгаа ингээ очоогүй хэвлэлүүдэн дундаас алга болсон. За энэ хоёр энэ судалгаа бол маш үн цэнтэй судалгаа байсан маа. Тэгээ дундаас алга болсон. Тэгээ яа тэгэхээр академийн нарийн бичиг энэ бүтээлийг уншаад ойлгохгүй. Чаавсаа ч уулын шинжлэх ухааны академийн нарийн бичиг үздэй. Би харин энийг гаагаад. Чив дээр өссөн болж байгаа. Юу энэ юу? Хоёлаа байсан бол үгүй тэгтээ ядаж би бол тэгээ бүр ойлгохгүй бол тэр бүхэл бүтэн академи цаанч маам чи манайхаа энэ одоо юу гэж нэг асуунда тий. Тэгсэн энэ хүн бол ингээ ойлгоогүй. За тэгээ юу ямар шийдвэр гаргасан бэ гэхэд за би ерөөсөй ойлгохгүй байна. Гэртээ очиж байгаа тий буудан дээрээ суугаад нэг сайхан тухтайхан үзье гэж бодоод ингээд гэрлүүг авчиж тавьчихсан. За тэгээ яг нарийн бичгийн дарга бол тэ аливаа бүтээлийг уншиж ойлгоод зөв бол академийн эрдмийн зөвлөлд танилцуулдаг. Энэ хүн чинь өөрөө шалгаад тэр эрдмийн зөвлөлд танилцуулдаг хүн учраас за бас зайлвал миний ажил юм да. Би ойлгохгүй байна. Тэгтээ одоо ямар нөгөө талаар бол тэ уг нь энэ хүн чинь эхлээд ойлгосны дараа зөвлөлд өгдөг байсан. Гэтэл би ойлгохгүй нэг бодвол нэг тийм эвгүй байдал байхгүй. Энэ маараг нөхөр гэж хэлэгдчих гэсэн юм болоо даа гэж бодсон шүү дээ. За тэгээд буруу байвал ингээ буцааж өгөхтэй байсан. Тэгсэн чинь энэ хүн маань өөрөө буруу гэдгийг ч мэдэхгүй, зөв бол цаашаа өгөөч мэдэхгүй. За ингээд дууссан. За тэгээ энэ бүтээлүүдээр Галва бүр 12 дугаар зууны үеэс эхлэлтэй тооцооллын зарим алдаа, ойлголтыг залруулах ерөнхий аргыг тодорхойлсон байсан гинэ. За тэгэхээр Галва шилдэг нээлттэй хинт ч ингээд харуулж хүргэж чадаагүй гэсэн үг. За хэрвээ энэ судалгааг Галва академид ингээд өгч чадсан бол шүү дээ, тэ. Орчин үеийн математикийн хөгжил 10-аас 20 жилээр урагшлах байсан гинэ. Тэгэхээр тийм үн цэнтэй зүйлийг нэг удаа ингээд нарийн бичгийн даргатай гэртээ тавьж аваад би тэг хайлаа л даггүй энэ нарийн бичгийн дарга тэг хаанаа тавьсан юм бэ? Тэр гэрээс нь олдоогүй мүү гэсэн чинь яг нөгөө бид нар одоо ингээд л тавьчихаар одоо бараг л ингэсэн юм шиг байна. Наад нэг сонингоо те үрж байгаа баг нөгөө арчижээ гэдэг шиг л те. Тэгээ тавьж алга болсон байхгүй. Энэ үнэхээр харамсалтай. Энэ ч одоо бүр ингээд их хувь гэсэн үг шүү дээ те. Судалгааны их хувь гэсэн үг. Математик хэрвээ тэр судалгаа нь ингээд одоо ингээд хэвлэгдээд олсон бол одоогийн математикийн төвшин 10-аас 20 жилээр урагшлах хэрчтэй супер юм байсан юм шүү дээ. Бид нар одоо илүү их судлаад илүү их мэдээд явж байгаа гэсэн үг шүү дээ. Good Will Hunting гэж кино үзсэн үү? Үзчихсэн. Яг тэрэн дээр тэгдэг шүү дээ, тий. Зүгээр л математикийн тэгштэглийг тоогчго батчдаг үгүй тий. Нэг цэвэрлэгч нөхөр шүү дээ. Тийм. Тэр аяг гоё юм шүү дээ. Тийм. Яг л энэ галуу шиг юм шүү дээ. Яг тийм тий. Тэгээ амар гач итгээд авиртай. Тий, сонин зантай. Тэрний учрыг л нөгөө сэтгэл зүйчл болдог үстэй тий. Тэгдэг. За тэгсэн аав нь Бургларейн гэдэг хотын захирагч байсан. Энэ Галвагийн аав нь. Тэгээд ер нь бол хотынхон одоо сайн дарга гэж хотынхондоо хүлээн зөвшөөрөгдсөн ийм либерал үзэлтэй ийм хүн байж тэгсэн сүмийн санваартнууд аавыг нь хотын захиргаанаас зайлуулахаар шийдээд ингээд гүжирдсэн байгаа. Гүтгсэн. Тийм. Тэгээд аав нь ер нь бол ингээд сүмийн нөгөө ламнар чинь тэр үедээ 1800 оны ламнар гэж амар нөлөөтэй иргэдийн тархийг бадцсан. Тэгэн гут нөгөө нэг нөхдүүд чинь ингээд шахагдаад өөрөө ирэхгүй хэцүү болоод ингээд ажиллаа өгөх болоод тэгэн гут аав нь сэтгэлээр унаад 1829 оны 7 сарын 2-нд Парист байдаг орон сууцсанд амиа оролцсон баг. Ер нь бол аавыг шахсан гэсэн үг. Аавыг шахсан тий. Аавыг шахсан. За ингээд аав нь ингээд аргагүй ирэхэд гараад ингээд амиа орлоод тэгсэн оршуулах ёслоо сүмд болсон. За гэтэл нөгөө нэг санваартнууд нь бүр одоо гэдэг аавд нь дургуй санваартнууд нь бүр оршуулган дээр нь ирж хэрүүлөөдөд. Тэгээ бүр аавыг нь дэмждэг байсан. Одоо ингээд энэ бол үнэхээр сайн хотын дарга гэж дэмждэг байсан улсуудын хооронд аавыг нь эсрэг үцэгч дэмжигч нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Бүр мөргөлдөөн болоод хид хідэн лам хүнд гимтсэн. Яг тэр одоо ингэ нэг оршуулгыг нь одоо удирдах авч явж исэн. Дахилч лам нь бүр тухандаа шаргацсан. Тэгэхээр юм зодтолтож хоорондоо зодтолтож нэлээд мөргөлдсөн юм шиг байна. Тэгэд энэ хэцүү байдлыг хараад энэ Галва аавынхаа одоо гэдгийг оршуулган дээр болж байгаа энэ үйл явдлыг хараад за би ер нь бол улс төрч болноо. Тэ аавынхаа үйл хэргийг юу байна үргэлжлүүлнэ улс төрч болно шинчлэгч болно гэж өөртөө хэлж ийсэн гинэ. Тэгээд аавынх нь хөл бол өөрт нь маш том юм нөлөө үзүүлсэн байл шүү дээ. Энэ хүн яг математикаа хөөжүүлсэн бол ер нь бараг тэр айхтар гонигтай амьдрал түүнийг бол утгахгүйсэн байх тэ хөл рүү. Гэтэл өөрөө энэ үед нөгөө аавынх нь хөлтэй холбогдуулаад амьдрал нэгсэнтэй ингээд тий, ер нь математикаасаа илүү улс төрлөө жоох хазаагаад тий. Тэгээд энэ аавынх нь өхлөөс болсон юм шүү. За тэгээд оршуулгын дараа конкурс болсон. Тэгсэн
энэ удаа ингээ нөгөө нэг математикийн сонгоных нь багш өөрт нь илүү сайн байдаг багш нь тэгсэн гинэ. За галуу минь ээдээ чи бити шууд л хариуг нь тавьчаарай. Тэ? Наадах чи чинь бодох хэрэгтэй байд юм аа. Залхууралгүй чи ээдээ бодороо ядаж бодолтоо бичээрэй. Шууд хариуг нь тавьчвал тэгэл хасагдчих шүү. Сууд хүмүүс жоохон зөрүүд үйдэг юм шиг үү? Зөрүүд. Үнэхээр зөрүүд. Тий. Тэгэж бүр ингээд бүр гуйгаад захиж жагаад шалгалтанд оруулсан гинэ. За. Тэгсэн яг нөгөө нэг ноднонгийн тэр нөгөө нэг өөрөөс нь асуугаа те. Чи энэ яагаад хариуг нь тавьсан? Бодолтоо яагаад бичв? Яг тэр нөгөө багш нь за чи цээжээрээ боддог гэлүү. Яг нөгөө багш нь таарад. Ээж хөхтөнгөр гэдэг шиг өөр багш байгаагүй багтаа. Чи зүрхээ цээжээрээ боддог гэлүү. За тэгвэл юу яа? Чамаас тэгвэл амаар шалгалт авна. Гэд самбар дээр бодлого бичээд за энийг бодоодох. Яриад бодоодох гэсэн баг. За. Тэгсэн нөгөөд чинь дахиад нөгөө нэг юу н хөдлөөд сууд зан нь хөдлөөд энийг чи одоо тэ ингээд тэр нөгөө багш нарын боддог ийм залхуутай урт бодлогоор биш. Энийг чи ингээл хэлбэрчлаад энийг ингэж хураагаад ингээд хариу нь ингээл гарчих штеп. Гэт самбар дээр хураангуулад товчлоод бодоод өгсөн. Энэ багш юу н бараг надад тохирсон багш байсан юм. Би нэг 10 жил байхдаа нэг бодлогыг 2 хуудас бодчихсон байхгүй ингээд нэг л бодлого шүү дээ. Яг тийм би ингээд томьёохоо мэдхгүй нэг юм оруулж ирээл болол тэнгүү тэр бодлого маань ингээд нэг 2 хуудас дүүр юм болсон байхгүй юу. Тэгээ багш л тэрийг хараад айгу инээжсэн би тэр баттдаг. Гэхдээ чанслал мачичудаа юу бодсон юм бэ? Яагаад 2 хуудас уусан гэдэг. Би бус хүүхдүүдийг харсан чинь бараг 2 мөр бодлогыг би 2 хуудас ботцсон байхгүй. Тэр одоо над мад шиг л бодуулах гэсэн юм шиг байна. За ингээд нөгөө багш амьдралтаа анх удаа харж байгаа товчлол хураангуулын аргачлалыг хараад үгүй хин чамд энийг зааж өгөөвэ гэхэд нь би өөрөө бодож авсан юм а гэж галуу хэлсэн. За тэгсэн тэр багш нь үгүй ийм аргаар боддгоо маа. Өөр аргал байдаг юм да гэж хэлсэн. За тэгсэн чинь нөгөө галуу маань те нөгөө зал нь хөдлөөд үгүй тэр арга чинь буруу. Би бол ингэж залруулж бодож байгаа гэж хэлсэн. Айгу өөртөө итгэлтэйгээр. За тэгээ үүнийг сонссон багшийн царай ингээ минжээдлээ уулаагаад үгүй ийм аргачлалыг бол би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд. За ингээд галуу өнөх багшид хандаад үгүй чи ийм мэдлэгтэйгээр яаж дээд сургууль багшилж хүмүүсээс шалгалт авдгийм бэ гэж хэлээд багш нь түүнийг шууд эндээс гар гэлэн хөөсөн. За тэгээ галуу багш руу харангуудаа тэнэг молгооч ингэж хэлээд самбарын нойтоо алчуур ингээ долгоор шидчихэд гар авсан байдаг. За тэгэхээр бол бас лайх. Тэгээ энэ ч одоо уг нь энэ шалгалтын тэнцвэл бас л тий арай илүү хүм сурж мэддэг гэдэг шүү дээ тий. Харин ер нь бол суут хүмүүс бол зан авирынт суут байдаг. Үнэхээр. Тийм. За тэгээ оршуулагч хүнд цохилт болсон байж өөрөө ч бас өөрийгөө буруу илэрхийлсэн болж таарч байгаа юм л. Сэтгэл зүйн хувьд бас нөгөө аавыгаа алдсан тий. Дээрээс нь нөгөө багштайгаа дахиад таарчдаг. Нөгөөдг нь тэгээ зүгээр авахгүй. Тэгээ яг нөгөө багшигаа бодоод өөрийгөө даръя гэж бодсон л баг л та. Тэгээд нөгөө амар асуунгууд нь шар нь хөдлөөдөж гэдэг юм ингээд буруу ирсэн байдаг. Ер нь бол их сургуулийн багш нар ч гэсэн тэгж хийнгэлдэг. Бобби Фишер гэдэг дэлхийн шатрын аварга бас нэг амар муухай аштай Америк хүн байна тий. Тэр нөхөр чинь тэгж загнадаг гэсэн гэж байна. Тэг ингээд багш нар нь өөрөөс нь 7 дор багш нар багшлаад тахаар уур нь хүрээд ээждээ тэгж хэлдэг гэсэн. Сургуульд чинь дандаа тэнэг юмнууд байд юм аа. Танаас 7 дор хүн танд багшлал яав ингэж танд багшлахаар яаж би тэрж төвч чадахгүй гэд. Тэгэхээр ийм сууд хүмүүс л үнэхээр төвч чадахгүй шүү. Өөрөөс нь 7 дор хилтэд мэдлэггүй 7 дор хүн өөртөө заагаад тахаар. Тийм юм байл да. Тий. Тэгэд ер нь бол энэ Эвересте Галова гэж энэ математикч хүү штэ одоо ч 18-т хүү л баггүй. Залуугийн бодолтууд тухайн үеийн багш нарын арга барилд мэдлэгээс үнэхээр давтсан байсан. Тийм болохоор тухайн үеийнх нь багш нар нь нэгдүгээрт ойлгоочгүй, хүлээн зөвшөөрч чадаачгүй. За зарим нэг сэтгүүл төвлөрүүлсэн нийтлүүдийг нь бол хүмүүс ойлгоогүй. За тэгээд бүр ерөн шил ухааны академи дээр бодолтын яаж бодсон тэр аргачлал нь очиагүй тэгсгээд ингээд дарагдсан юм байна лээ. Тэгээд бүхэл бүтэн 2 жил үздэг. Тухайн үедээ бол хамгийн шилдэг гэгдэжсэн геометрийн сургачгийг нөхөр ерөөсө 2 хоногийн дотор уншаад ойлгоцсон. 2 жил ухдаг юмыг 2 хоногийн дотор 2 хоногийн дотор. Тий, яг ингээд оюутнууд яг энэ одоо хамгийн шилдэг геометрийн сургачгийг 2 жилийн турш багшаар заалгаж ингэж сурдаг байсан юмыг зүгээр л 2 өдөр дотор уншаад ингээд нөхөр ойлгоод авцсан ийм одоо үгдийн сод авьяастай хүн байсан. Өстө чинь гавл байж тий. Өстө сод авьяастай байсан. Тэгээд 1889 оны 10 сарын 25-нд Францын багшийн их сургуульд ямар ч үс хэлцэж орсон. 1829 оны. 1829 оны. Тэгээд элстэй шалгалтын дээр физик дээр бол яг хуу амаар ингээд нэг шалгалт өгөөд тааруухан том үзүүлсэн байгаа юм. Ер нь бол амаар шалгалт өгнөхээр нөхөр жоохон айш мутаач байсан шүү гэн тэгээ жоохон тааруулж ярьдаг байсан юм уу? Эсвэл багш нартайгаа таардаг байсан юм уу? Ямар ч байсан нэг физикийн шалгалтын дээр тааруухан ч гэсэн нэг юм тэнцсэн. Харин математиктаа бол галзуу байсан. Математикийн багш нь сүүлдээ тэгсэн энэ залууг сургуульд авчия. Тэ үнэхээр сайн залуу байна. Математиктаа мундаг юм байна. Авчил та гэж баг түлхэж гуйсаар байгаад ингээд физик дээрээ төдийлөн сайн дүн үзүүлээгүй ч гэсэн математикийн шалгалтынхаа авьяасаар Францын багшийн их сургуульд элсэж орсон. Тэгэхдээ элсэж ороход тэгсэн чи уран зохиолын хичээл физикээ сайн үзэн шүү. Заавал энэ хичээл суу.
гэдэг бүр болцолтойгоор сургуульд орсон байт юм билээ. Тийм ээ тий. Тэр үед ер нь бүх хичээлээ бидээрээ сайн байхыг шаарддаг гэсэн юм шиг тийм юм шиг шүү дээ. Хариулт. За багшийн сургуульд байхдаа Эвересттэй Галва багш нараа үл тоомсорлож ингээ орчиж байгаа сургуульд оронгуудаа багш нараа үл тоомсорлоод хичээлээ тогтмол хийдэггүй гэдгээр бүх оюутнаас ингээ ганцаараа онцгоороод бүр ингээ ялгарчдаг гэсэн. За тэгээ хажуугаар нь бүгд найрамдах үзэлтэй болоод хувьсгалт хөдөлгөөнд идэвхтэй оролцох болсон байдаг. За тэгээ аавыгаа хэлмэгдэж нас барсанд онцгой дургуутж нийгмийн байгууллагыг өөрчлөхийг хүссэн. За ингээд хувьсгалчид 1830 онд бүр хааныг хаан ширээнээс нь түлхэн унгааж ирсэн байдаг. За Галва маань алдарт 7 дугаар сарын хувьсгал буюу 1830 оны 7 сарын 27-нд оюутнуудын хийсэн жагсаа суултад идэвхтэй оролцсон. За тэгээд тухайн үед сургуулийн захирал нь хэлжсэн гинэ. Зэвсэг хэрэглэж жагсаалыг чинь тараан шүү гэж оюутнуудад анхааруулж ирсэн. За гэвч бүгд найрамдагчид бууж өгөлгүй тэмцээд за 10 дугаар Карл хааныг Сентинесээ Сентинес ингээ буулгач байгаа. За тэгээ либерал үзэлтэй Луи Филипп гэдэг хаан ширээнд суусан байдаг. За тэгээ Эвересттэй Галва уг хувьсгалд идэвхтэй оролцсон тул цагдаа нар түүнийг тэмцлийн удирдагчдын нэг гэж үзээд ерөнхийдөө хяналтанд авчиж байгаа. За энэ маань цаашлаад дараагийн улс төрийн асуудалтай баримтлагдах эрсдлийг бол бий болгочихж байгаа буюу ингээд занаанд орж ийнэ гэсэн үг тийм. Тэгээд ер нь юу байсан юм харин ингээд нөгөө цагдаагийн одоо ер нь л энэ болохгүй хувьсгалч нөхөргээ цагдаа нарын хяналтанд орчхоор ер нь бол хашир зэг жоохон хэцүү л болчихлоо юм л да. Гэхдээ өөрөө бол тэгэл ерөөс энээсээ хойч гэсэн юм бүгд найрамдагчдын энэ тэнд улс төрийн цуглаан болвол байнга идэвхтэй оролцдог байсан хэвээрээ. За 1831 оны 4 сарын сүүлээр бүгд найрамдагчдыг жагсаал цуглаан хийсэн гэж хэрэгээр яллаад шүүх хурлуулжээ. За энд голлох одоо энэ одоо юу гэдэг жагсаал цуглааныг голлож өдөртсөн 19 хүн гэдэг хүмүүсийг оруулаад за ингээд шүүх хурлуулсан. Тэрэн дотор нь Мань Галва гэдэг нөхөр цогж явсан. За азар шүүх хурал болоод тэгээд энэ хүмүүст ямар нэгэн ял шийтгэл оноогоогүй бүгдийг цагаатгаад за ингээд тавьж явуулсан. За энэ үйл явдлыг тохиолдуулаад ард түмний анд нөхдийн нийгэмлэг гэдэг одоо ийм одоо хувьсгалын одоо ийм бүлгэмээс Бургон гэдэг ресторанд 5 дугаар сарын 9-ний өдөр баяр зохион байгуулжээ. Нөхдөө төлөө авалт хийсэн. За ингээд төлөө авалтын төгсгөлд хүмүүс одоо юу гэдэг нэлээд ууж идээд халаад тэгсэн Эверластэй Галва гэдэг нөхөр чи энэ математикч маань хэд хэдэн хундаг өргөсөн. Бүр үг хэлсэн. Их тийм цогтой дайч үг хэлсэн. Тэгээ сүүлдээ бүр нэлээд одоо зөсөн хөөрснөө яасан. Бүр ингээд чинжаалхутаа гаргаж ирээд тэгээ хутгаа ингээд эргүүлж хагаад хэрвээ одоо бид нар дэмжиж ингээд одоо юу гэдэг те гаргасан энэ Луи Филипп гэдэг хаан биднээс уруух юм бол энэ чинжаалхутгийг бид тэрэнд зориулнаа гэж нэгс нь баг занл хийл шүү дээ. Тийм хийсэн. Тэгэхдээ нөгөөх нь Луи Филипп гэдэг нь бол хаан байгаад байдаг. За ингээд тэгсэн бүгд тэн дотор байсан одоо нэг үзэл бодолтой бүгд найрамдах чуудын зарим нь хүртэл за энэ арайч дэнтнэ одоо хааныг одоо юу гэдэг те биднээс бол шууд ална гэж ингээд занл хийлж байна. Энд арайч дэнтнэ гэд зарим хүмүүс бол үзэл бодол нийлэхгүй ингээд юуны энэ Галвагийн хэлсэн үгэнд нь одоо юу гэдэг игдүүцээд тэр арга хэмжээг орхиж явсан байт юм бэл. Тэдний дунд алдарт зохиолч Александр Дюма байсан. За. Гэтэ үзэл бодлоо хитрхий чөлөөтэй илэрхийлж харин тийм нэлээд хурц. Тий тэр олон хүмүүс цугларсан байхад чинь би ингээл тийм хутаг гаргаж ирээд эргэлдүүлээ хэлчихээр тэгэл одоо хүн тэр хүнд ч одоо сайн хүн байна муу хүн байна тийм тэгэхээр бас хараанд л өртөж юу юм аа. Гэтэ яалчгүй залуу хүн шүү дээ тий. Энд тэр 18 болиглаад шүү дээ тий зүгээрээ цусны хуцаж ганцуу барын аманд гээд тий. Гэхдээ би ч тэрнээсээ хоцорсон. Одоо би бол тэр болонд л сууж байгаа. Дуугуу суу Галва гэдэг. За энэ явдлын ердөө маргааш нь буюу 1831 оны 5 сарын 10-нд түүнийг ээжийнх нь гэрээс баривчлаад Сен Пелаж гэдэг шоронд хорсон. За ингээд 6 сарын 14 хүртэл хоригдсон гинэ. Эний төрсөн өдөр гэхгүй. Тэгээ 14 хүртэл хоригдоод 15-нд шүүх хурлаар оруулсан ч хэргийг нь хэрэгсгүй болгож сулалж явуулсан байдаг. За ингээд Галвагийн амьдралыг харахаар ер нь их тийм үгүй яана энэ мань одоо шоронд орчлоо гэл тэгэл цагаатагтаад гарч ирэл те хит хитийн иймэрхүү юмыг давсан юм билээ. За тэгээ сулагдсанаас ердөө 1 сарын дараа 1831 оны 7 сарын 14-нд бүгд найрамдах нам жагсаал зохион байгуулсан. За Галва өөрийн дотн нөхрийн хамт Францын үндэсний гвардийн цэргийн хувцс өмсөн жагсагчдыг удирдсан. За зүгээр ч ингийн хувцастай биш шүү. Францын үндэсний энэ гвардийн цэргийн хувцсыг өмсөд ингээд жагсагчдыг удирдах явчихж байгаа. За тэгээ жагсаалын удирдагч нарыг 1831 оны 10 сарын 23-нд хууль бусаар цэргийн хувцс өмссөн гэсэн хэрэгээр баривчлаад шүүхээр оруулсан. За ингээд хорхиоллоор шитгэж байгаа.
За Галава 1932 оны 3 сарын 16 хүртэл шоронд байсан. За тэгээ энэ үед болохоор Европ даяар хоолор гэдэг нэртэй юм цар тахал гарсан. За тэгээ энэ хоолор гэдэг те. За тэгээ эрүүл мэндэнд муудаад хамгийн эмзэг байгаа буюу одоо нөгөө Галава тэргүүтэй хоригдлуудыг шоронгоос гаргаад лурсын гэдэг гудамжинд байх эмнэлэгт хэвтүүлсэн гинэ. За тэгээд 4 сарын 29-нд эмнэлгээс Галава гарсан байдаг. Тэгээ уг тахлын үед бол тухайд маш олон хүний амнаас авч удсан айхтар юм тахал байсан. Тэгээд нэг талаар ингэж ярьдаг юм байл сүүл дуэлд оролцдог ч тийм. Тэгээд тэрнээс өмнө буюу энэ нөгөө тахал тусаад нэлээ бие нь муудсан байсан буюу ер нь жоохон бие тийхээ муудсан багтаал тэр дуэлд орсон юм даа л гэж яригадад идэм байл шүү дээ. Ер нь бол яг нөгөө дуэлийн шархаа даалгавар тасварсан шүү дээ тий. Тэгсэн нэр магадгүй тэгвэл угаасаа л бие эсрэг үзэлж яхам уу тамирдуу байсан. Тэгээ шархаа даагаагүй гэдэг. Тийм юмд орооцолтол тэгэл одоо. За. Гэсэн тиймэрхүү хувилбар байт юм байна. Ааха. Ер нь бол нэлээд харин ингээд эн чинь яалтчгүй хувьсгалч хүний амьдралаар яваад байна л да чинь. Шоронд ордгоо хувьсгалч бол хувьсгалч биш гэдэг байгаа шүү дээ. Хид хид удаа ингээд шүүхээр ороод үдцсэн ийм нөхөр. За тэгэд юу чи хамтрал гихчийн мэдээллийг хүргэчээд үргэлжлүүлээ. 14 цаг 40 минут болж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалт аян дахин зарлагдлаа хамтран ажиллаж байна. За та урамшууллын олон дойлог мундаг гоё урамшуул байгаа. За мэдээж тэр урамшууллаас гадна миний хувьд бол илүү сонирхоод байгаа нь зах зээл дээр байгаа хамгийн өндөр хүүг эднийх хадгаламж хэлэх юм бол эднийх амлаж байгаа. За жилийн хүн 16.5% хүүтэйгээр та мөнгө хадгална гэсэн үг. За тэгээд хадгаламжаа нийлгээд сар бүр штэ сар бүр хосоороо гадаадад аялах эрхнийг харилцагч за 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч тодорхой. За тэгээд сүүлийн 4 оронд таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж за аяны хугацаанд тодорхой 700 орон харилцагчдын нэг нь жилийн эз супер урамшууллын 100 сая төгрөгийн эзэн болох юм байлээ. За энэ аян маань 2025 оны 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд үргэлжлэнэ. Одоо бол бидэнд маш урт хугацаа бол байна шүү дээ. Тий, он дуустал гэсэн үг. Тий, он дуустал гэсэн үг. Та тэгээ ингээд хадгаламж нээгээд юм уу хадгаламжтай ингээд мөнгө нэмээд ээж байна. Оны төгсөл 100 саятай болчихвол хичнээн сайхан би тий. Тэгсэн чинь өнгөрсөн жил чинь ингээд манайхаар яваа дахиад 100 сая гэдэг шүү дээ. Тэгсэн өнгөрсөн жилийн 100 сая эзэн нь бүр Сэлэнгэ аймгийн малчин хүн болсон гэсэн. За. Зүгээр л хотод орж ирээд их дэлгүүрт явж хагаад хадгаламж нээлгдсэн чинь тэр нь 100 сая эзэн болсон гэсэн. Өө ямар гоё тий. Ийм сонсгор нэг тий. Надаас ч хоол. Би ч одоо баг байхад айгу баг бүх төрлийн суглаанд ордог хөлтэй тий. Энтэс ч итгэж болоо гэл. Тэгээд эднийх бол нөгөө нэг түрүүнд дурдсан тий. Сүүлийн ядаж 4 оронд хаарсан бүх харилцагчид бол 50 мянган төгрөг өгч. Ер нь бас нэг хоосон буцахгүй л бас тий. Тий. Чигээд сар болго ингэж явсаар нийт баг 700 харилцагчийг урамшуулна гэж шүү. Чи бадаг эвдийн ганцхан хүнд өгөх гээд байгаа биш энэ чинь 700 харилцагч учраас тэр дотор бол багтах магадлал маань өндөр болчихж байгаа л гэсэн үг. За тэгээд Эрдэнэт дархан бол Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлэн оролцох боломжтой холбогд утасны дугаар 7070 10 техник 7070 10 техник гэсэн дугаарлал холбогдорой. За 100 сая цэг Ариг банк цэг имэн гэж бас сайт байна лээ. Эсвэл Facebook руу ороод Ариг банк имэн гэж бичээд орж болно. За энэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалт аян дахин зарлагдлаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За бид өнөөдөр нөгөө тал нэвтрүүлгээр Францын алдарт математикч Эверласте Галава гэж залуугаараа насварсан үнэхээр супер сууд ухаантан математикч ийм залуугийн тухай ярьж байна. Тэгсэн за ингээд юу байсан? 4 сарын 29-нд эмнэлгээс гарсан байгаа. Эхлээд шоронд байжгаад холиор гараад тэгээ нөгөө шоронд нь хүлчихгүйд бол нөгөөдөл чи шоронгоос нь гаргаад эмнэлэгт хэвтүүлээд ингээд. За тэгсэн эмнэлгээс гарсны яг 1 сарын дараа гэж байгаа. 1832 оны 5 дугаар сарын 30-ны өглөө бөөр өглөө эрт Глассер гэдэг цөөрмийн дэргэд дүвэл болсон. Дүвэл буюу бие биеруга буудалцдаг. За ингээд халз тулаанд ирсэн хүмүүс 25 алхмын зайнаас хоорондоо буудалцсан байна. За дүвэлд оролцогчдын нэг нь оюутан, нөгөө нь цэргийн хүн байсан гэж энэ дүвэлийн тухай хожим хүмүүс ярьсан байдаг. Тэнгууд нэг нь оюутан гэдэг нь Эверласте Галава, нөгөөх нь болохоор яг бүр цэргийн хүн байсан гэдэг нь бол хин нь бол мэдэхгүй. За ингээд оюутан нь бол Галава байсан, хин эхэлж буудсан нь бол тодорхойгүй гэж байгаа. Ямар ч байсан цаад одоо юу гэдгийг тэр нөгөө цэргийн хүн нь бол зүгээр юм шүү. Шууд буудалцчаад яваад өгсөн. Тэгсэн нэг нь ингээд буудуулаад тэгээд ингээд хөвлийн тус газараа буудуулаад ингээд газар унсан байгаа. Тэгээд яхаарааж тэр одоо энэ дүвэлт чи ингээд нэг ядаж нэг юм гэрчгээд 2 3 байдаг. Тийм байд юм биш үү? Тэднэр нь яагаад байгаагүй мэдэхгүй. Ямар ч үсэн ингээд зүгээр авчаад энэ Эверласте Галава гэдэг нөхрийг гизрүүнд буудсан чи гизэнд онцсон. Тэгээ нөгөөдгөр гизээ дараад унаад өгсөн баг. Тэгсэн чинь эмнэлэгт хүргээгүй тэр үедээ бүр өглөө эрт дүвэл болсон. Бөөр үдээс хойш тэр гласиер гэдэг дүвэл болсон цөөрмийн хажуугаар явж исэн тариачин цөөрмийн ирэг дээр
нэг залуу ингээд хевлийдэ шарахтай ийм залуу сумны шарахтай залуу хөвтөж байгааг олсон гэж. Тэгэхээр юу байсан шүү гэн. Энэ хоёр хоёулахнаа бодолцсон шүү. Өөр хинч байгаагүй. Яаж чад өглөө өөр ирсэн баг. Тийм шүү. Тийм ерөөс гэрч мэрч байгаагүй ерөөсөл хоёулахнаа бодолцсон шүү. Тэгэл нөгөөх нь шууд буудчаад өчлөөгөл хачаа яваад гэсэн. Тий. Тэгсэн энэ тариачин олоод за ингээд хевлийдэ сумны шарахтай залууг олоод ойролцоо байдаг Кошин гэдэг ийм эмнэлэгт хүргэсэн юм байна. Тэгсэн эмнэлэгт хүргээд харамсалтай нь маргааш өглөө нь буюу 1832 оны 5 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн үед тэр нөгөө нэг дүүлээс олсон сумны шархаа даалгав нас барсан. Ингээд ерөөсөл 20 хүрснээсээ жил хагасын дараа юм уу 21 ч хүрээгүй. Тий, ерөөс 21 ч хүрээгүй нас орчиж байгаа юм. Одоо хагас жилийн дараа л юм. Тийм хагас жилийн. Тэгэхээр бараг 21 хүрэхээс өмнө л гэсэн үг. Тэгэхээр маш залуудаад тагсан мэл шүү дээ, тийм. Харин тийм байна. Тэр надаа энэ жоохон энэ яагаад одоо хамт хүн байгаагүй, ядаж имлэг рүү шууд хүргээгүй. Тэгээ бодсон ш цусыг хүргэсэн болов те. Өстой хоёлаа уулзъя гэж татсан юм уу. Тэгээ хоёулахнаа буудалсан бас жоохон сонирхоод байгаа байхгүй. За ингээ хүнд шархатсан галуу тодорхой зүйл ярих чадваргүй байсан. Тэгээд чухам яг юунаас болоод энэ дүэл болсон те. Хинтээ дүэлцээ хэрэгтэн нь хэн байсан тухай ерөөсө хэлэхгүйгээр ингээд энэ дууссан. Цаатал нь бууцсан хин бууцсан мэдгүй гэсэн. За гэхдээ хит хитэн таамаг байдаг юм билээ. Юунаас болоод энэ дүэлд оролцсон гэдэг. За зарим найзууд нь эмнэлэгт байхдаа тэнд ажилладаг Жан Луи гэдэг эмчийн охин Стефани гэдэг бүсгүйтэй танилцаж сэтгэл алдарсан галуу. За тэгээд Стефани түүнийг тоогоогүй гинэ. За ингээд нөгөө галуу болоход ардаас нь л ээрч хорооход л байсан юм байл. Үгүй чи надтай уулзаачтай барьж штэ гэд. Тэгсэн чинь тэр Стефани гэдэг энэ бүсгүй сэтгэлтэй залуутай байсан. Тэгсэн тэр залуу нь галуу дуур нь хүрээдгүй яагаад найзгүй маань ингээ оролдоод байгаа юм болоо гэд. Ингээд түүнийг дүэл дуудсан бахаа гэсэн нэг юм таамаг байна. За энэ бас яг батлагдсан зүйл биш юм лээ. За өөр нэг хэсэг нь болохоор цагдаагийнх нь түүнийг занжаагаад ялахгүй зүрлээл одоо шалтгаглаад дүэл зохион байгуулсан байх гэж сэрддэг. За тэгээ галууга дуудлагыг хүлээж аваад найз нөхөд хамаатан садан гэрч авч очоогүй ганцаар очоод ингээ бодулцсан. За ингээд Эверестэ галууга 20 настайдаа алагдж байгаа. За тэгээ энэ хүн 60 ч юм уу тэгээд 60 биш маа гэхэд 40 насалсан бол 19 дугаар зууны математик бол шал өөрөөр эргэх байсан гэж дүгнэдэг юм лээ. Яа. Тэр бидний бодсон. Үгүй тий яагаад энэ дүэлд орсон юм болоо тий. Үгүй би ормооргүй байна гэж боцчих болоогүй юм болоо. Тий тэр үед одоо нэг тийм дүэлээс зүхтуулдаг шиг баг нэр ямар ч нэр хүндгүй болно. Харин би тэрийг гайхаад. Тий бас ингэ нэг ялангуяа эрчүүдийн хувьд бол чи Оросч гэсэн байдаг 1800-д хэрвээ дүэлийг хүлээ авч чадахгүй бол чи бүр шившиг болно. Бараг дахиад өөрөө өгснөөс 7 дор болно шүү дээ. Энийг тэгээ яадаг одоо би татгалцлаа гэхэд дараа нь ингээ 100 яриа тараачтай байсан. Тийм шүү дээ татгалцсан шүү дээ. Чанцаа ингээ явчлаа. Тийм дүгэлээсээ татгалцсан юм байлээ. Тэгээд бүгд ингээд нөгөө нийтээрээ тогтцоо ойлголт бол чамааг бүгд гадуурх нь арчаагүй одоо юу гэдэг аимхай хөгийн. Тэгээд ерөөсөө нийтээрээ бүр ир эмгүй дүгэлээс татгалцсан арчаагүй. Тийм үү. Эмэгтэйг ч гэсэн дуудчихдаг гэсэн юм. Эмэгтэйг бол дуудахгүй. Тэр эрчүүд чинь тэрдэл дээр бол харин эрчүүдийн ертөнцийн бол заавал дүвэл дуудана. Гэхдээ эн чинь заавал нэгэд өгчөж төгсдөг. Тэг нь өөр арга баг. Буудуулж ийж тэ хавд эмнэлэг үргэл уул гэрчтэй байдаг л да. Тийм тэгээд ингээд уг нь цааш нь авч авдаг. Тэгтэл ягаад гэрчгүй ойлгох нь очсон мэдэхгүй. Нэр чинь ингээд харин зүгээр л одоо Оросын кинонууд дээр ч гэсэн гардаг. Нэрээ ингээд бүжгэлж ягаад хоёлаа бүжгэлж штэ. Тэгээ нэг залуу зүгээр л ингээд бүжгэлж ангуу шууд чив тэрэг цогсоогоод чамайг өрөнгууд л би шууд одоо миний хувьд л доромжлол واخгүй. Тий, тэгэн гот би чамаа дүгэлд дуудчих. Тэгэл хүмүүсийн нүдэн дээр ямар маргааш тэдэн цагт хоёлоо дүгэлд бодолцсон. Тэгэл болоо. Нөгөө залуу чинь буудалцмааргүй байсан ч өнгөрсөн. Ингээл чи миний дүгэлийг хүлээж аав. Авч чадахгүй, очиж чадахгүй бол тэгээ чи бол хог. Тэр үедээ яасыг сэтгэл дарамттай байсан тий. Тэг шийддэг. Бараг ингээд зогсож итэл нэг хүн эрэнгүүтэл зугатгаар юм шүү тий. Энд бараг зүгээр дуудчих. Пүш гэж бас л тийм шүү дээ. Бас эмгтээчүүдээс болоод эмгтээ хүнээс болоод нөхрийг нь эхнэрийг нь ингээд эргүүлээд исэн залуутай дүгэлд байсан. Тэгсэн Пушкин чи өөрөө болохоор цэргийн хүн биш, номын хүн. Гэтэл Пушкинийг буудсан хүн болохоор цэргийн хүн байсан, мэрэгжлийн. Энэ хүн бас цэрэг байсан. Цэргүүд ч одоо тэр буу эзэмших юм шал өөр ба шүү дээ. Хурдан гаргаж ирж шүү дээ. Тэгсэн байдığım байна. Тэгээд ер нь бол яг яагаад за нуурын ирэг дээр үхлүүд хөвтөж яхад нь хүн олж имлэгт авч ирсэн гэж байгаа юм. Тэгээ нөгөө хитрхи удаан сумны шархтыг хөвтсөн учраас нэрээ дүвэл яагаад болсон хин өөрийг нь бодсон гэдгийг мэдээлэл авч чадаагүй юм байлээ. Гэхдээ дүвэл болохынхаа урд шөнө нь найздаа ийм захаа битсэн байт юм байна. Намайг эх орончид дүвэл дуудаж байна. Дуудлагаас татгалзах эрх алга гэж захаа битсэн байдаг. Тэгвэл чи энэ хайр дурлал биш болчих юм. Харин тийм л юм шиг. Энэ хэрвээ энэ захаа гарвал. Тийм ээ. Энэ захаан дээр үндэслээд цаа түүнийг нь бол яг цэргийн хүн байсан гэж байна. Тэгээд ерөөсө багасаа ихтэй ингээд гадаад хэл судалж явсаар байгаад 16 тагаас л математик геометри үзсэн гэж байгаа. Айгуу сонин. Тэр нөгөө анхныханд орсон сургууль нь болохоор юуны нөгөө гадаад хэл
Илтгэх урлагийн сургууль байсан. Тэгж жагаад 16 настайгаас математик, геометр үзэл ерөөсө 20 хүртлээ буюу нэг 4 жил орчмол математик бодсон, геометр бодсон. Гэт энэ хоорондоо ийм супер одоо бодолтуудыг хийсэн. Дөнгөж 4 жил математик, геометр үзсэн хүн нас бараад 10 гаруй жил болсны дараа түүнийг хүмүүс 19 дэх зууны хамгийн том математикчдын нэг байсныг ойлгосон. Тэгээд айлгуурын тэгштэглийн онлын бодлогуудыг бодоод орчин цагийн айлгуурын үндсийг тавьсан. Ялангуяа бүлгийн онол Галловагийн төгсгөлөг талбар гэдгийг энэ хүн томьёолсон байдаг гинэ. Тэ нэр үнэхээр залуудаа насраг бол ихэн бүтээх хүн байж тээ. Харин. За ингээд Эверест де Галлова 16 дугаар зууны үеэс дэлхийн шилдэг математикчид бодож чадаагүй асуудлуудыг судлаад зарим бодлогыг зүгээр л хичээл дээр сууж гад бодсон шүү дээ. За бас дурын зэрэгт тэгштгэлийн ерөнхий шийд болох тэдгээрийн коэффициентуудын тусламжтайгаар арифметик үйлдэлүүд ашиглан илэрхийлэх аргыг олсон. За тэгээд төвчөндөө бол Галлова тэгштгэлийн нарийн бүтцийг судлаад ямар тохиолдолд бодогддгийг, ямар тохиолдолд бодогдгоог нэг мөр ингээд тодорхойлсон гэсэн үг. За тэгээд Галловагаас өмнө энэ Абель Нил Хенрик гэдэг хүн 5-аас дээш зэрэгтэй тэгштгэлийн радикал дахь шийдийг олох боломжгүйг баталсан байдаг гинэ. За тэгвэл Галлова илүү гүнзгийрүүлж бодоод гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөлийг бодож олж радикалуудын тусламжтай шийд бий болох аргыг нь олсон байдаг. Ингэнээр тайлбарлах юм бол ер нь бол илүү одоо наривчлсан байдлаар судалсан гэсэн үг шүү дээ. За тэгээд 1811 онд төрөөд 1832 онд таалт өгсөн гэдэг чинь хар залуудаа л ингээл. Ийм л юм байна. Ер нь бол бүр ингэсэн юм байна. Францын нэрт математикч за ингээд маш алдартай хүмүүс түүнийг судлаад тухайн үедээ бол ойлгож чадаагүй өнгөс. Тэгсэн Францын шилгууны актив ингэж тайлбарсан байна. Ноён Галловагийн баталгааг ойлгоход биднээс хамаарах бүх зүйлийг хийлээ. Түүний баталгаа нь ойлгомжгүй. Яг зөв эсхийг нь шинжилэхэд хүрэлцээтэй тодорхой бус байгаа нь бидэнд энэ ажлын талаар дүн шинжилгээ хийх боломжгүй болгож байна гэж Францын шилгууны актив тухайн үед тайлбар хийж исэн байдаг. За ингээд бүр сүүлд нь бүр хизээ хойно том мундаг математикч нар гарч ирээд тэгээд тэр Галловагийн энэ хийсэн бодолтуудыг нь харж агаад ийм юм яриад исэн юм байна штэ гэд тэгээд энэ хүн чинь бол супер математикч байсан юм байна гэдэг бүр хизээ хойно тодорхойлсон гэж байна. Тэгэхээр тэр үед энэ хүний бодлогыг хараад ойлгохгүй байсан. Угаасаа ойлгохгүй байсан юм байна. Тийм ээ. Тэгэхээр нөгөө цаг хугацаанаасаа төрүүлээд өрцөн юм суутнууд байдаг шүү дээ. Тийм юм. Нэн өдөөд төрсөн бол энэ шал үүрэл. Тийм л болох юм байна. Гэтэл цаг хугацаагаа андуураа төрсөн гэж яриад тэгшэл тийм л хүн байж. Харин би тэгээд өчигдөр зураг хөргийг харсан чи айгуу царайлагцсан. Гой залуу байна үү? Гой залуу байлаа. Ховсгалч те. Би бас мундаг математикч. Тэгээд би бас хайраа сарагдаад хайр дурлал хүнтэй хүүхдэн байхгүй юу гэд жоохон сонирхсан тийм байхгүй дууссан юм байлаа. За ингээд энэ төрөд нэвтрүүлэг өндөрлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Medifol имлэг, Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор имлэг болон аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалт аян дахин зарлагдлаа хамтран ажиллаа. Баярлалаа. Та үргэлжлүүлэн 15 цаг 10 минутаас элдвч нэвтрүүлгийг улаан сонсороо. За баярлалаа. Баярлалаа.